Сайн бацхан үзэгчтэй цагаар орчин шинжилгээний газраас та бүхэнд өнөө шөнө болон маргааш өдрийн цагаар мэдээллийг танилцуулъя. Эхлээд өнгөрсөн хоногт орсон хурд умсны талаарх мэдээллийг хүргье. За өнгөрсөн хоногт орсон хурд умсны мэдээллийг харж байхад Монгол орны хувьд бол нутгийн баруун хэсэг буюу баруун аймагуудын зарим газараар гэж хэлж болно. Төв мөсийнхаа мөн баруун хэсэг болон өмнө талыг бариад, говийн мөсийн баруун хэсгийг бариад бол бага зэргийн бороо орсон байдалтай байна. За нэлээд хууралт ихтэй байгаа. Хөвсгөлийн зүүн хэсэг болон булганы өмнө талаар бол бага зэргийн бороо орсон байдалтай бол байна. За өнөө шөнийн буюу 6-ны 21 цагаас 7-ны 21 цаг хүртэлх хугацаанд баруун аймагуудын нутгаар бол зарим газараараа түр зуурын дуу сахалхантай бороо орох төлөвтэй. Төвийн бүсийн хувьд бол үүшин шөндөө зарим газараараа өдөртөө бол их нутгийг хамарч бол түр зуурын дуу сахалхантай бороо орно. Харин зүүн аймагуд болон мөн говийн бүсийн хувьд бол шөндөө бол үйлэрхэг, за гэхдээ бол хур бороо бол орохгүй. За өдөртөө бол говийн бүсийн баруун хэсгээрээ бол бага зэргийн бороо бол орох төлөвтэй байгаамаа. За өнөө шөнийн температурын хувьд аваад үзэх юм бол баруун аймагуудын утгаараа 7-оос 12 градус дулаан хонно. Төвийн бүсийн хувьд мөн агаарын температурын утга бол агуулгын утгаараа 7-оос 12 градус. За бусад нутгаараа 14-өөс 19 градус дулаан хонох бол зүүн аймагуудын тухайд 15-аас 20 градус дулаан хонно. Говийн бүсийн хувьд харин 17-оос 22 градус хонох төлөвтэй буюу говийн бүс нутгаараа мөн нэлээд дулаан хонно гэсэн ийм ерөнхий төлөвтэй байна. Өдрийн температур буюу 7-ны өглөө 9-өөс орой 21 цагийн хооронд баруун аймагуудын нутгаар 19-өөс 24, төвийн бүс нутгаараа 21-ээс 26, зүүн аймагуудын нутгаар 28-аас 33 градус, зарим газараар бол 31-ээс 36 градус хүрч халах төлөвтэй байгаа. Говийн бүсийн хувьд бол температур өдөртөө 30-аас 35 гээд ерөнхийдөө бол маргааш нутгийн зүүн хагастай халж, харин төвийн бүс нутгаараа бол бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байх ийм төлөв бол харагдаж байгаамаа. За харин салхины тухайд аваад үзэх юм бол баруун аймагуудын нутгаараа салхи шөндөө зарим газараар түр зуурныг 16-аас 18 м хүртлээр ширүүлсэн. Зүүн аймагуудын хувьд аваад үзэх юм бол 6-аас 11 м/сек салхитай, за мөн өдөртөө зарим газараар секундэд түр зуур 16 м хүрч ширүүлсэх бол говийн бүсийн хувьд 6-аас 11 м/сек салхитай, мөн өдөртөө зарим газараар 16-аас 18 м хүртлээр ширүүлсэх ерөнхий төлөвтэй байгаамаа. За нийслэл Улаанбаатар хотын тухайд бол өнөөдөр нэлээд бөхчм халуун өдөр бол байсан. За маргааш бол 30 градус байх нь. За харин 7 дугаар сарын 8-ны өдөр бол сэрүүсж ирсэн байдалтай 23. 7 дугаар сарын 9-ний өдөр бол 26 градус. За цаашдын төлөвийг өнөөд нь харж байхад бол Улаанбаатар хот ч гэлтгүй Монгол орны хувьд бол 8-даа бас нэлээд сэрүүхэн байх төлөвтэй байгаа. Тархан хотын хувьд бол 7 дугаар сарын 7-ны өдөр 29, 7 дугаар сарын 8-ны өдөр 25, 7 дугаар сарын 9-ний өдөр 32 градус байна. Эрдэнэ хотын хувьд аваад үзэх юм бол 7-ны өдөр 20, 8-ны өдөр 23, 7 дугаар сарын 9-ний өдөр 29 градус байх ерөнхий төлөвтэй байгаамаа. За нийслэл Улаанбаатар хот мөн орж байгаа. Маргааш бол төвийн бүсийн ихэнх аймагуудыг хамарч бас бороо орох ийм ерөнхий төлөвтэй байгаа. За цаашдын төлөвийг харж байхад бол нутгийн төв хэсгээрээ сэрүүлсэн. 9-ний өдөр бол нутгийн зүүн хэсгээрээ сэрүүлсэх төлөвтэй. За гэхдээ буцаад 10-11-ний өдрүүдэд бол буцаад Монгол орны нийт нутгаар бол халах ийм ерөнхий төлөв гарч ирсэн байна. Та бүхэнд цагаарын мэдээллийг танилцууллаа. Анхаарлаа тусанд баярлалаа.